Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 2, 31-ийн 3, 31-ийн 4-р хэсэг, Монгол Улсын үндсэн хуулийн 10-р зүйлийн 3, 14-р зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16-р зүйлийн 9 дахь заалт, 19-р зүйлийн 1, 70-р зүйлийн 1 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2025 оны 1-р дүгнэлтийг 2025 оны 2-р сарын 3-ны өдөр улсын хурлд ирүүлсэнийг төрийн байгуулалтын байнгын ороо Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйл заасны журмын дагуу 2025 оны 3-р сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанд улсын хурлын итгэмжлэн төлөөлөгч улсын хурлын гишүүн Сандаг Очир миний бие үндсэн хуулийн цэцэн 2025 оны 1-р дүгнэлтийн агуулгыг танилцуулсан болно. Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 2 дахь хэсэгт бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн ерхий орооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зурулна гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 10-р зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээн сойрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэнэ. 14-р зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүмүүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. 2 дахь хэсэгт хүнийг үзэл бодлоор нь ялгуурлан гадуурхаж үл болно. 16-р зүйлийн 9 дахь заалтад төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэснийг тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2025 оны 1-р дүгнэлтийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олох хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2025 оны 1-р дүгнэлтийг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэжихийг хүсье.